Хөтөлбөрийг сонгож байгаа танд баярлалаа. За манай мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хамтран ажилладаг телевизүүдийнхаа мэдээллийн хөтөлбөрөөр онцлон бэлтгэсэн мэдээллээс бас хүргэдэг. Тэгэхээр манай улсад хууль ёсны 300 гаруй зөвшөөрөл байгаа ч гэсэн эдгээр зөвшөөрөл өнөөдөр 1464 болтлоо өссөн байгаа юм а. За харин зөвшөөрлийн тухайд болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн тус хуулийн төсөл батлагдах юм бол хэд олон болсон тусгай зөвшөөрлүүдийг багасгах боломжтой гэдгийг ТV телевиз өнөөдөр мэдээлж байна. Монгол улс 172 нийт төрлөөр тусгай зөвшөөрөл олгодог байна. Нийт 911 төрлийн зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа ч ихэнх нь хууль бус зөвшөөрлүүд байдаг байна. Өөрөөр хэлбэл төрийн алба тусгай зөвшөөрөл олгохдоо үзмжээр ханддаг, олгосон зөвшөөрөл нь эргээд 4-өөс 6 болж задардаг учраас хууль бус зөвшөөрлүүд олширдаг байна. Тиймээс зөвшөөрлийн тухай хууль зарим асуудлыг тусгасан байна. Тухайлбал зөвшөөрлийг 3 түвшинд олгох юм байна. Засгийн газар сайдын түвшинд зөвшөөрөл олгох бол яамны эрх бүхий албан тушаалтан болон аймгийн засаг дарга нар мөн хуулиар нэр заасан албан тушаалтан зөвшөөрөл олгоно гэж дээр хуулинд заажээ. Эхний түвшний зөвшөөрлийг 10 жилээр олгох бол дараагийнхыг 15 жилээр, харин албан тушаалтны олгосон зөвшөөрлийг хугацаагүйгээр байхад заажээ. Ирэх барьж байгаа байгууллага нь өөрийнхөө зөвшөөрөл өгөх эрхийг шилжүүлж болох уу гэж. Жишээлбэл төрийн байгууллагууд онцгой зөвшөөрөл олох эрхээ жишээлбэл шилжүүлж болохгүй. Харин тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлүүдийг ямар албан тушаалтан хинлүү шилжүүлж болох уу гэдгийг хуулийн 12 дугаар зүйл дээр зааж өгсөн байгаа. Нөгөө талд нь зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжүүд таны хэлдгээр энэ лиценз тусгай зөвшөөрлөөр шилжүүлж болох уу юу гэдгийг 15 дугаар зүйл дээр зааж өгсөн байгаа. 15 дугаар зүйл дээр юу гэж заасан нөхөр ерөнхийдөө болохоор зэрэг хараад болон охин компани бол толгой компанида толгой компани нь нөгөө тал руугаа шилжүүлэхийг зааж өгсөн байгаа. Хоёрдугаарт нь бол эд зүйлийг эзэмших ашиглагтай холбоотой зөвшөөрлийг бол тухайн эд зүйлийн өмчлөгийн хамт бусдад шилжүүлж болохыг заасан байгаа. Энээс бусад бүх тохиолдолд бол энэ лиценз шилжүүлэх эрхийг нь бол хааж өгсөн байгаа аж ахуйн нэгж тухайн хүмүүстэрээ. Нөгөө талаар тусгай зөвшөөрлөөр бизнес эрхлэгчдийг хохироодог тохиолдол олон байдаг тул хариуцлагын механизмыг нарийн зааж өгөх ёстой гэж гишүүд тайлбарлаж байсан юм а. Бид олон жилийн